Цэгцэлэгцээ үзэн суугаа эрхэм үзэгч таны энэ өдрийн амгалан айлтгая. Булганы цаг нэвтрүүлэг шин дугаараа үзэгч танд өргөн барьж байна. Бид энэ удаагийн дугаараараа Булган аймгийн Хаваржилт цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцахаар аймгийн засаг дарга Батцоргийг урьж авчираад байна. Сайхан урьж байна уу та? Тэгэхээр яг одоо Булган аймагт маань эдийн засгийн голлох салбар болсон хөдөө аж ахуйн мал аж ахуйн салбарт эд ажил өрнөж байна. Энэ талаар та манай үзэгчдэд мэдээллийг хүргээж. За баярлалаа. Юуны өмнө цэгцэлэгцээ толтон суугаа Булган нутгийн ард иргэдтэй энэ үтшийн амгалан айлтгая. Булган нутгийн малчин түмэн өвлөө өнтөө сайхан давж хавартаагаас олгож байна. Энэ жилийн хувьд манай аймгийн хэмжээнд сая 510 мянган хээлтгч мал төлөлтөхөөс өнөөдрийн байдлаар 835 мянган толгой мал төлөлөөд байна. За үүнээс төл боожлтын явц 816 мянга гаруй төл мал хүлээн авлаа. Нийтдээ төл боожлтын хувьд бол аймгийн хэмжээнд 53.1% явж байна. Төл малын хорогдол бол харьцангуй гайгүй. Өвлжилт хүндэрсэн зарим сумдууд маань одоо хаваржилт бас хүн дээр тусч байна. Түүнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээний 18 мянга гаруй толгой мал хорогдоод байгаагаас ихэнх нь одоо хөр адуу гэсэн мэдээтэй байна. Тэгэхээр ойрын өдрүүдэд зохион байгуулагдсан гол ажлуудын нэг бол тариаланчдын зөвлөгөөн байлаа. Тэгэхээр одоо яг цэнхэр дэлгэцэн үзэн суугаа энэ цаг хугацаанд бол манай тариаланчдыг дагсан бүс нутагт орж байгаа малчид иргэд маань бас энэ салбарт манай аймаг ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг дээр бас анхаарлаа хандуулж байгаа. За сүүлийн 14 хоногийн хувьд Булган аймаг үндсэндээ хүн зунаар бэлгсэн ажил амжилтаар дүүрэн сайхан 14 хоног болж өнгөрлөө. За Булган аймгийн хөгжлийн хөтөч эдийн засгийн форумыг бид бүх амжилттай зохион байгууллаа. Мөн одоо хэд хэдэн чухал аймгийн хэмжээний арга хэмжээнүүд улсын аврах шалралт тэмцээнийг бас аймаг орон нутгад авч амжилттай зохион байгуулсан гэсэнд дуртан зүйтэй баг. За өнөөдөр манай аймгийн хэмжээнд одоо газар тариалан эрхэлдэг тариаланчид маань сумдын одоо удирдлагуудыг оролцуулсан тариаланчдын зөвлөгөөн болж амжилттай өндөрлөлөө. Өнөөдрийн тариаланчдын зөвлөгөөний гол үр дүн бол Дунс өдөөчгийн яамны төлөөлөл Дархан хотын ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд манай аймгийн хүнс өдөөчгийн газар ус цагур орчны шинжилгээний газрын нөхдүүд маань одоо тариаланчдаа мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгч энэ аврын тариалтын онцлог одоо анхаарах гол технологийн асуудлуудыг нарийн одоо үүрэг чиглэл заавар зөвлөнд болгож өглөө. Хоёрдугаарт бас аймгийн удирдлагууд тариаланчдын төлөвлөлийг хүлээн авч уулзаж энэ жилийн хувьд баримтлах эх 4 жилдээ баримтлах гол бодлого чиглэл мөн одоо аймаг орон нутгийнхаа 80 жилийн маг өгтөж зохион байгуулах гол одоо ажлуудаа танилцуулж харилцан санал бодлого солилцлоо. Тэгэхээр эх 4 жилийн баримтлах бодлого гэснээс аймгийн засаг даргын хувьд бол хамгийн гол чиглэл бол үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Тэгэхээр Булган аймаг эх 4 жил аль салбарыг төлхөө хөгжүүлэх вэ? Таны хөгжлийн хөтөч мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол онцлог юунд байдаг вэ? Манай одоо төрд олон жил ажилласан хүмүүс эрэхтэй хөгжлийн хөтөлбөр бол энгийн амьдрал дундаас боссон, ард иргэдэд илүү чиглэсэн ийм хөтөлбөр болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр та энэ талаар бас иргэдтэй телевиз үзэж байгаа бас үзэгчдэд маань дэлгэрэнгүй танилцуулаач. За тийм ээ, таны хэлсэнтэй санал нэг байна. Засаг даргын үйл ажиллагааны хөгжлийн хөтөч хөтөлбөр өнгөрсөн 2016 оны 9 сард туралцсан аймгийн иргэдийн өсөлт хурлын ээлжид туралтаараар батлагдсан. За үндсэн 5 зорилт түүнийг хэрэгжүүлэх 383 арга хэмжээг бид нар төлөвлөд хэрэгжүүлж байгаа. За бидний хэрэгжүүлэх хөгжлийн хөтөч хөтөлбөрийн маань үндсэн гол амын сүнс нь хүний төлөө эдийн засгийг зогслоож хөгжлийн төлөө зөв бодлого баримтлана гэдэг. Ер нь бидний авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол зөв нь бол хүн байна. Өөрөөр хэлбэл Булган нутагт ажиллаж амьдарч байгаа 61366 нэгний төлөө бид нар одоо зөв бодлого баримталж тэдний төлөө эдийн засгийн үр ашигтай арга хэмжээнүүдийг одоо шат тараалан хооронд нь уялдаа холбоотойгоор тасралтгүй зохион байгуулалт энэ хөтөлбөрийн амин сүнс оршиж байна гэж ойлгож байна. Тэгэхээр үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бас тодорхой хэмжээний төсөв санхүү бол зайлшгүй шаардлагатай. Эдийн засаг хүндрэлтэй байгаа, улс орон даяар хүндрэлтэй байгаа энэ цаг үед та үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх бодлого гарцаа яаж тодорхойлсон бэ? За урдчилсан байдлаар бидний тооцоолсноор засаг даргын үйл ажиллагааны хөгжлийн хөтөч хөтөлбөр хэрэгжүүлэхэд 40-50 тэрбум төгрөгийн
зардал шаардлагатай. Гэхдээ өнөөдөр бас бодит байдал дээр нөхцөл байдал бол хүнд байна. Тийм учраас бид нар одоо улс орон нутгийн төсөв, орон нутгийн боломжоос гадна одоо гадна дотны хандивлагчид, хөрөнгө оруулагчид, гадаадын одоо өндөр хүчлтэй улс орнуудтай эдийн засгийн үр ашигтай харилцаа хамтран ажиллагаа тогтоох чиглэлээр бас баггүй ажлуудыг зохион байгуулад явж байна. За нэлээд хэдэн орны одоо төсөл хөтөлбөрийн байгууллагууд, элчин сайдын яамд за засгийн газарт хандаад явж байна. Эхнээсээ бас үр дүн бол нааштай гарч эхэлсэн. Тухайлх юм бол Оросын холбооны улсын Красноярск мужтай бас харилцаа хамтран ажиллагаа тогтоох чиглэлээр тодорхой акц одоо хэлэлцээр түрлээ. Үүний үр дүнд манай аймгийн үдэ аж ахуйн салбарт бас тус мужаас тодорхой хэмжээний тусалцаа дэмжлэг хөрөнгө оруулалтууд орж ирэх юм боломжууд бүрдэж байна. За мөн бүгд найрамдах Хятад ард улсын Өр Монголын өөрт төсөх оронтой бас харилцаа хамтран ажиллагаа өгүүлэх чиглэлээр эхний шатны уулзалтууд амжилттай боллоо. Дараагийн шатны уулзалтуудыг их бэлтгэл ажил маань хангагдаж байна. Хэрвээ Өр Монголын өөрт төсөх орны нэрлэлсэн хотуудтайгаа бид нар харилцаа хамтран ажиллагаа тогтоох юм бол аймаг орнуудын эдийн засгийн салаан мөчөр тэр нь одоо аймаг орнуудын бүтээн байгуулалтын чиглэлийн ажлууд бас нэлээдгүй хөрөнгө оруулалтыг татах ийм боломж бүрдэж байна. За холбооны бүгд найрамдах Герман улстай Монгол улсын засгийн газар хоорондын одоо комиссийн гэрээ хэлэлцээрт бас аймаг орны маань нэр дурддагдж холбооны бүгд найрамдах Герман улстай сэргийгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна. За Япон улстай бас нийгмийн эдийн засгийн соёлын чиглэлээр хамтарч ажиллах эхний алхмууд маань амжилттай хийгдэж тодорхой төвшөнд одоо албаны хүмүүс ажлын айлчлал хийгээд одоо ганцхан дүрэн буцаж ирсэн ийм сайхан мэдээтэй байна. Цаашдаа бид бүхэн Булган аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэхэд Булган нутгийг Булган нутагт одоо ард иргэдэг ажилдаа орлоготой болгох амьдралын чанарыг сайжруулахад гадаадын ямарваа улс орны төрийн санхүүг тасралтгүй татах ийм бодлого чиглэлийг барьж ажиллаж байна. Тэгэхээр эдийн засгаа сайжруулахад гаднаас хөрөнгө оруулалт татахаас гадна яг эдийн засгийг бас нуруунд дээр өөрч яваа дотоодынхаа аймаг орнуудынхаа бизнес эрхлэгчдийг дэмжих бол бас хамгийн чухал асуудал. Тэгэхээр таны ажлаа аваад хийсэн ажлаа авснаас хойш гаргасан томоохон шийдвэрүүдийн нэг нь одоо худалдаа авалтыг, ажлах хүчийг орон нутгаас худалдаа авах, ажлах хүч авах ийм урайлга иргэдтэй гаргасан төрийн байгууллагуудад захирамж гаргасан байна. Энэний үр дүн одоо яг бодит амьдрал дээр яаж гарч байгаа вэ? За манай аймгийн хувьд бол бас хөгжлийн одоо сул юм шиг хэрнээ давуу тал бол хажууд маань зэрэгцсэн оршин суугаа Эрдэнэ тот байна. Тэгэхээр бид бүхэн нэг статистик тойлоход Булган аймгийн хэмжээнд сарда төрийн албаа агштын цалинд 2 тэрбум төгрөг орчим орж ирдэг. За түүний сая 1 тэрбум 500 сая одоо цалингийн зээлэнд явдаг байгаа. За 500 сая төгрөг үлдэж байгаа. Түүнээс 600 сая төгрөг мөн нэмэгдээд 600 сая төгрөг одоо дэлхийн ямар нэгэн улс орнд ажиллаж байгаа. За мөн одоо Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс аав ээж ах トゥ гэр бүлтэй илгээж байгаа мөнгө байдаг. Нийтдээ нэг сарда 1000 тэрбум 100 сая орчим төгрөг байгаагаас 800 сая нь одоо Эрдэнэт хот руу ямар нэг худалдаа харилцаа гүйлгээ хэлбэрээр ингээд шингэдэг гэсэн юм тооцоо байгаа. 300 сая нь өнөөдөр Булганы зах зээл шингэж үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн энэ хөрөнгө санхүүг Булган нутагтаа шингээх, Булган нутгийнхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг одоо тасралтгүй орлоготой байлгах чиглэлүүднээс өнгөрсөн оны 10 сарын 16-нд бас дотоодын худалдаа авалтыг дэмжих чиглэлээр захирамж гаргаад ажиллаж байгаа хүмүүс нэлээдгүй үр дүн төрснөг өөрөөсөө зөвхөн тэмдэглэлээ. Зөвхөн 2016 оны 10 сарын 16-наас 12 сарын 31-ний хооронд аймгийн хэмжээнд ялангуяа Булган сумын хэмжээнд 560 орчим сая төгрөгийн дотоодын худалдан авалт хийгдсэн байна. Тэр энэ бол бас биднэрт боломж байгаа юм байна. Бид нар ажлаа зөв зохион байгуулах юм бол бас эргээд ард иргэдтэй төрийн зүгээс зохицуулт дэмжлэг нэлээд одоо томоохон дэмжлэг болдго юм гэдгийг харуулж байгаа зүг ийм ажил болсон. Мөн одоо 2017 оны 1 сарын 1-ээс эхлээд аймгийн хэмжээнд бүх төр төсвийн байгууллагууд тухайн сум орон нутгаас худалдан авалт хийх талаар
одоо захимж гаргаж зөвлөгөө чиглэлөгч ажиллаж байна. За үүний үр дүнд бас нэлээдгүй сумдуудад төр төсвийн байгууллагууд маань ямар худалдааны авалтаа сум орон нутгаас авч байгаа ийм сайхан мэдээ бас ирж байна. За өнөөдрийг хүртэл ямар нэг буруу зөрүү одоо сөрөг мэдээллүүд бол ирсэнгүй. Тэгэхээр энэ ажил маань бас агцтай урагштай явж байгаа юм байна гэж ойлгож байна. Харин үүнтэйгээ зэрэгцээд манай төр төсвийн байгууллагууд ямар санал хүсэл тавьж байгаа гэхээр одоо орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ чанаржуулах, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах талаар бас аймаг одоо шахаж шаардж өгөөч, хэлж ярьж өгөөч гэсэн хүсэлтүүд ирж байгаа. Тэгэхээр бас бид бүхэн мөн одоо оноос хойш 2 ч удаа бизнес эрхлэгчтэйгээ уулзаж энэ талаар ярьж хэлж харилцсан ойлголцод хүрсэн. Тэгэхээр иргэдийн худалдаа авалтыг бол одоо заавал ав гэж шахаж хардах боломжгүй мэн бол зах зээлийн зарчим. Тэгэхээр төрийн байгууллагын худалдаа авалтыг одоо хяндаг юм уу, зохицуулдаг юм уу? Энэ талаар аливаа шийдвэрийг гаргаад орхих биш, буцаад яаж хэрэгжилтэнд нь гэдэг хяналт тавьж ажиллаж байгаа бол мэдээж одоо энэ бид бүхнийг шийдвэр цаасан дээр гаргаад орхихоор Монгол хүний зан чанар тийм Монгол хүний хандлага ямар үлээ. Тийм учраас байнга одоо эрх холбоотой гүйцэтгэлийн хяналтыг тавьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл одоо аймгийн сэтгэн тамга газрын санхүү дөрвөн сангийн хэлтс зам одоо тамга газрын холбогдох асуудал хариуцсан хэлтсүүдээр дамжуулаад хяналтыг байнга тавьж байгаа. Мөн 7 хоног бүрийн даваа гарагт 7 хоногийн худалдан авалтын мэдээнүүдийг бас аймгийн удирдлагууд хүлээн авч мөн одоо даваа гараг болгоны 14 цагаас болдог удирдах ажилтны цуглаан дээр аль бие усаар мэдэгдэж явж байгаа. За нөгөө талаас мэдээж тодорхой төвшөнд бол бид нар захиргааталтай арга хэрэгжилж байна. Өнөөдөр энэ аймагт ажиллаж амьдарч байгаа төр төсвийн байгууллагын албан агшид ялангуяа удирдлагууд та бүхэн нэг баг болж ажиллаж ээж аймаг орон нутгад дэмжих ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа. Энэ маань бас тодорхой үр дүнд хүрч байгаад бас бид бүхэн баяртай байдаг. Тэгэхээр яг одоогийн байдлаар хаврын тариалалт эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд хөгжлийн хөтөлбөрт орсон нэг томоохон үйл ажиллагаа хөтөлбөр, дэд хөтөлбөр бол булган жимсгийн хөтөлбөр, түүний чацарган төсөл байгаа. Тэгэхээр чацарган төсөл эхэлж байгаатай холбогдуулаад булганчуудын анхаарлын одоо төвд байгаа гол сэдэв байна. Тэгэхээр чацарган төслийг яг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Үүний үр дүн ер нь яаж гарах вэ? Яг харахгүй өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд Монгол Ардын нам төг болгож орсон том төсөл бид хүн бас бодлогоор хэрэгжүүлж хийж байгаа юм төсөл гэж хэлж болно. За өнгөрсөн онд оролцсон аймгийн иргэдүүлэгч дуурлалын хуралдаанаар чацархан төсөл жимс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 994 сая төгрөг тусгасан. За үүний хүрээнд бас бид бүхэн нэлээдгүй бэлтгэл ажлуудыг хангасан. Одоо яг хаврын тариалалттай уялдуулаад бүх суманд чацархан тариалах одоо нөр их ажлууд маань эхэлж байна. Гадна дотны туршлагуудыг судлаа. Энэ жимснийхээ үр өгөөжийг ард иргэдэд ярьж хэллээ. Хүмүүсээ бэлтгэлээ. Зохион байгуулалтынхаа сүлжээ дэд бүтцийг бий болголоо. За өнөөдрийн байдлаар бол аймгийн хэмжээнд чацархан хөтөлбөрт хамрагдах чацархан жимс тариалах сонирхолтой бүл горшоо нөхөрлүүдэд зориулсан сургалтууд явагдаад одоо дөрөвдөх сумн дээр дөрөвдөх бүстэй явж байна. За мөн одоо уг төслийн хүрээнд хэрэгжих чацарганы тариалангийн талбайн хашаа хорог барих ажлууд эхлээд явж байна. Мөн одоо шаардлагатай бүс нутгуудад худаг ус гаргах ажлууд маань бас тендерын зарлагдаад явж байна. Үндсэндээ 4 сарын 27-ноос 5 сарын 15-ны хооронд одоо суулгацаа орон нутгатаа төвлөрүүлж жимсээ тариалах ажил маань одоо явагдаж дуусна гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Энэ жимс маань өөрөө их онцлогтой хаан жимс гэж нэрлэгддэг. Зөвхөн Монголд л одоо витамины тийм олон одоо амин дэмлэгч витаминлэг чанараараа ургадаг ийм онцлогтой жимс юм байна. Өмнө нь бол Увс аймагт бас нэлээд амжилттай хэрэгжсэн. Бид бүхний Увс аймагаас авж байгаа туршлага бол Монгол улсын хэмжээнд сортын бодлого алдагдсан юм байна. Тийм учраас сортын бодлогын хувьд бол зөвхөн үр өгөөчтэй байдаг тийм ээ. Хүнд одоо амин дэмээ өгдөг 2-3 төрлийн сортыг сонгож л
аймагтаа нэгдсэн журмаар тариалъя. Энэ жилдээ бол бид нар бүх тариалтуудаа хийн. Ирэх жилээс эхлээд одоо боловсруулах, жижиг цэх, хураах арга механизм, өөр үүнтэй холбоотой ямар одоо техник тоног төхөөрөмжүүд тэр бүхнийг оруулж ирээ, хүмүүсээс сургая гэсэн ийм одоо арга замыг сонгож байгаа. За 3 дахь жилээс эхлээд тодорхой төвшөнд одоо үр жимснээ гараад ирэхэд тодорхой технологийн дагуу одоо чацарны шүүс, чацарны тосыг боловсруулж одоо зах зээлд нийлүүлнэ. Ганц Монголын зах зээл гэхээс илүүтэйгээр мөн гадны зах зээлд ялангуяа Японы зах зээлд эрүүл мэндийн чиглэлээр нийлүүлэх их том боломж бас байгаа юм. Энийг бид бас олж хараад тодорхой төвшөнд бас гадныхаа түншлэгч нөхдүүдтэйгээ яриа хэлцлэгээд явж байгаа. Тэгэхээр таныг үйл ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, ард иргэдтэй үнэлүүлэх, мөн өнөөгийн төрийн албыг иргэд сэтгэл ханамжтай хүлээж авах төрийн үйлчилгээ баг их чухал. Тэгэхээр та ер нь төрийн албанд ямар зарчим баримталж ажиллаж байна? Та бас төрийн албанд олон жил ажилласан туршлагатай. Тэгэхээр энэ талаасаа бас иргэдтэй хуваалцаач. За бидний хувьд бол төрийн албанд тодорхой хэд хэдэн төрлийн зарчим барьж ажиллаж байгаа. Монгол төр өөрөө 2200 гаруй жилийн түүхэн уламжлалтай. Ямарваа нэг улс оршин тогтнож исэн, ямарваа төр засаг байсан ч гэсэн төрийн албаны тодорхой одоо уучны хэлээр бол бюрократ те хүн сурдлын тогтолцоо оршин хэвээр байж тэр төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ирсэн. Бид ч гэсэн өнөөдөр Монгол төрийн дор хүчин зүтгэж байгаа болгон нутгийн ард иргэдийн төлөө хүчин зүтгэж байгаа төвтгаараа одоо нэгдсэн бодлого шийдвэртэй зангидагддаг ажиллана. Түүний хүрээнд бол төр дөмчээр зүтгэх, төр ард иргэдтэй шударга үйлчлэх, захирах төсвийг баримтлах гэсэн нийтлэг одоо зарчим үнд зүйлээс гадна орон нутгийн хэмжээнд бас төрийн албаа агчдаа хэвшүүлэхээр мөрдүүлж байгаа хэд хэдэн зарчмууд байна. Үүнийг бас хэлхэн зүйтэй болов. Нэгдүгээр хариуцлага чухал байна. Өнөөдөр бүх шатанд хариуцлага асуудал яригдж байна. Их хурл, засгийн газар, аймаг нийслэлийн түвшинд хариуцлагын асуудал хамгийн номер 1 яригдж байгаа. Энийг бас бид бүхэн ярьж байна. Чи өнөөдөр энэ ажлыг авсан бол авсан цагаас хойш энэ ажлын одоо бүх одоо хүнд ачааг нь үүрэх ёстой. Миний өмнөх хүн ингэсэн тэгсэн ийм байгаагүй тийм байгаагүй гэдэг тайлбар зовлон бид нар сонсохгүй гэсэн ийм зарчим байна. Хоёрдугаарт стандарт. Төрийн бүх ажил ямарваа хууль, дүрм журм, зааврын дагуу стандартлагдсан байгаа. Бид нар энэ стандартыг заавал хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр төрийн албаагчдын нийтлэг байдаг алдаа, дутагдал гэвэл тодорхой хугацаанд үйлчлэх, одоо жишээлбэл нэг иргэнд 20 минут үүсэх ёстой байтал 2 цаг үйлчилдэг. Заримдаа бүр 7 хоног үйлчилдэг. Гэтэл дарга даамал мөнгөтэй төрхтэй хүмүүст 5-10 минутын дотор үйлчилдэг. Ийм байдал байж болохгүй. Тухайн одоо ямар асуудал чиглэл хариуцсан мэрэгчлэлтийн албаа агч байна. Тэргээ бүр стандартчлах ёстой. Байгууллагын удирдлагууд түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тэрнгээр нь норм төвийн тогтоогоод одоо юу гэдгийг хагас жил бүтэн жилээр нь үйл ажиллагааг үнэлэх ёстой гэсэн ийм асуудал байна. Дараагийн нэг зүйл үүрэг. Тухайн хүн төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ тухайн байгууллагын өмнө хүрээсэн үүргээ төрийн албаагч биелүүлэх ёстой. Зөвхөн тодорхой нэг цааснаар бичигдсэн цөөн хэдэн үүргийн хүрээнд биш. Хүн гэдэг утгаараа хүнийг хүндэлдэг, хүнийг хайрладаг, тэр орон нутагтаа эзэн сэтгэлээр ханддаг ийм бас үүргүүдийг заашгүй хүлээж авах ёстой гэж бодож байгаа. За түүний дараагийн нэг зүйл бол одоо хувцлалт аймгийн хэмжээний төрийн албаагчдыг, аймгийн даргын тамирын газар хариалах хэлцээгийн албаагчдыг одоо нэгдсэн байдлаар албаны хувцалттай байх талаар бид нар бас хатуу шаардлага тавиад ажиллаж байна. За энэ ажил маань бас эхнээсээ нааштай үр дүнд хүргэж бас манай иргэд сэтгэл ханамж өндөр байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид бүхний ажил иргэдэд хүрж байгаа юм байна гэсэн бас ойлголттой байна. Түүний дараа үндсэн нийт бүх төрийн байгууллагын удирдлага албан хаагчид тавьж байгаа дараагийн нэг шаардлага, дараагийн нэг зарчим бол гүйцэтгэл. Гүйцэтгэлийн хурд, гүйцэтгэлийн чанар, гүйцэтгэлийн хяналт
байх ёстой. Өнөөдөр бид нар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хурдан хийх ёстой. Маш хурдтай. Нийгмийн амьдрал, нийгмийн хөгжил бидний хүлээхгүй байна. Хоёрдугаарт энэ ажил маань чанартай байх ёстой. 2 минутад хийн үү, 20 минутад хийн үү, 2 өдөр хийн үү хамаагүй. Хамгийн гол нь энэ ажил маш чанартай хийгдэх ёстой. Төгс гүйцэтгэлтэй хийх ёстой. Дээр нь хяналтаа бид нар дэрэгж тавих ёстой. Тухайн одоо доод чатны, дунд чатны удирдах ажилтан, албан хаагчид өгсөн үүрэг даалгаврыг хэр зэрэг биелүүлж байгаа. Огт нэгж дээр очиод дунд түвшин, доод түвшинд очиод хэрэгжиж байна уу, хэрэгжихгүй байна уу гэдгийг бид нар бас байнга хянаж явах ёстой. Тэгэхээр ийм учраас гүйцэтгэлийн хурд, гүйцэтгэлийн чанар, хяналт гэдэг зүйлийг бас бүх төрийн байгууллагын бүх шатнд нэвтрүүлгээр ингэж ажиллаж байна. Тэгэхээр 2018 онд Булган аймаг байгуулагдсны түүхт 80 жилийн ой тохино. Манай 80 жилийн ой гэдэг бол одоо анхдагч алдартнуудын одоо Монгол даяар бахархах ийм сайхан аймгийн маань ой тохиож байгаа. Тэгэхээр Булган гэдээ ярихад л одоо бусад аймгийн хүмүүс хүндэлдэг. Бие булганых гэж хэлэхдээ манай аймгийнхан сэтгэл тэнгэр одоо бардам хэлдэг. Тэгэхээр энэ сайхан аймгийн түүхт 80 жилийн ой баярыг зохион байгуулахад та одоо гол бодлого хаашин чиглүүлж байна? Ер нь зохион байгуулалтын үйл ажиллагаа, бэлтгэл ажил хэр явж байгаа вэ? Тэгэхээр яхаа аргагүй ирэх жил 2018 онд анхдагчдын голгийн Булган хангаан нутаг байгуулагдсны түүхэн 80 жилийн ой болно. Энэ 80 жилийн ой гэдэг бол зөвхөн Булган нутгийн биш, бас Монгол улсын түүхэнд нэлээд одоо жинтэй хувь нэмэр оруулсан ийм олон анхдагч алдартнуудын түүхэн их ой гэж ойлгох хэрэгтэй. Бид бүхэн 80 жилийнхэн ойг ухтаад аймгийн иргэдийн төлөвчтэй хурлын тэргүүлэгчдэр 80 жилийн ой өгсөн 80 бүтээлч ажлын жагсаалт гаргаад ажиллаж байна. Үндсэн 5 чиглэлийн хүрээнд бүтээн байгуулалт, мэдээлэл сурчлагаа, нийгэм соёл урлаг, хүнс хөдөө аж ахуй, санхүү төсвийн эдийн засаг гэсэн ийм 5 чиглэлээр одоо ажлын хэсэг гаргаад тодорхой төлөвлөгөөнүүдэд боловсруулад явж байна. За яг өнөөдрийн хувьд бас миний би аймгийн 80 жилийн ой 5 салбар комисс нэг бүртээ уулзаж 80 жилийн ой явцын талаар мэдээллийг сонсож зохион байгуулж байгаа ажлын үр дүнгууд ямар шатандаа явж байна. Хаанаа гацаад байна, юун дээр саатаад байна, ямар бэрхшээлүүд байна, ямар боломжуудаа бид нар ашиглах ёстой вэ? Энэ жилдээ багтаж юу хийх вэ? Ирэх жилдээ юугаа төлөвлөх вэ гэдэг бас ажлын хэсгийн болгонтойгоо тулж ярилцлаа. Өнөөдрийн хувьд бол бас миний сэтгэл бас нэлээд өндөр байна. Яагаад тэгэхээр манай 5 ажлын хэсэг бол хариуцсан ажлуудаа амжилттай эхлүүлээд нэлээдгүй бас үр дүнд хүрсэн байгаа нь бас сайхан бахархалтай санагдаж байна. За үндсэн ер нь бол 80 жил гэдгийг бид бүхэн юу гэж харж байгаа вэ? Улаанбаатар хотод булганы гаралтай 100 орчим мянган хүн байдаг гэж. За Эрдэнэ хотод нэг 40 мянган хүн байна. За бусад одоо улсын хэмжээний аймаг хотуудад бас нэлээдэг хүмүүс байна. Тэгэхээр үндсэндээ бидний тооцоолж байгаагаар манай Булган хотод аймгийн маань 80 жилийн үеэр дор хаяж 100-аас доош хүн цугларна. За энэ хүмүүс юу үзэх гэж ирэх вэ? Мэдээж одоо 50 жилийн өмнө, 40 жилийн өмнө, 20 жилийн өмнө, 10 жил, 5 жилийн өмнө нутгаас гарсан хүмүүс төрлөх Булган нутаг мань яаж өөрчлөгдсөн байна вэ? Өнгө төрхөө яаж ингэ засаж тогтчулсан байна вэ гэж харна. Тэгэхээр тийм учраас бид бүхэн 80 жилийнхээ бүтээлч ажлын одоо бараг 50% бүтээн байгуулалттай холбоотойгоор төлөвлөсөн байна. Яа харахгүй одоо аймаг орнотын өнгө төрхийг бусад аймаг орон нутгуудаас дутхааргүйгээр тогтчуулъя, өөрчлөе. Дэлхийн жишгт биш гэхэд нэг улсынхаа жишгт хүрэхээр ийм одоо хот болгоё гэдэг бодлогыг бариад бас аймаг орон нутгийн төсөв санхүүгийн нэлээдгүй хувийг 4-3% зарцуулаад явж байна. Хоёр дахь гол зүйл бол ойн үеийн одоо үзүр үйлчлэгээ. Тэгэхээр хүмүүс ойгоор юу хардаг вэ гэхээр баяр наадмын нээлт хаалт, баярын хурал, концерт гэдэг зүйлүүдийг бас тодорхой түвшинд хүрээлэлд хардаг. Энийг бид нар бас тодорхой хэмжээнд бэлтгэл сайтай. Дээр нь Булган нутаг анхдагчдын үлгий, алдартнуудын үлгий Монголдоо одоо юугаар алдартай байлээ гэдэг тэр одоо бахархлагын өдөөх омогшуулах ийм одоо арга хэмжээг баярын өдрүүдэд зохион байгуулах гэж бодож байна. 80 жилийн зохион байгуулснаар Булган нутгийн ард иргэдэд юу үлдэх ёстой юм бэ? Зөвхөн найр наадам төдийгөр нэг хязгаарламаргүй.
80 жилийн өгсөн бүтээн байгуулалтын ажлууд, 80 жилийн үеийн арга хэмжээнүүд Булган нутгийн ард иргэдийн амьдрал ахуйтай шууд хамааралтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтыг булганчууд өөрсдөө хийн, бүтээн байгуулалтанд булганы иргэд аж ахуйн компаниуд оролцсон, баяр наадмын үеийн арга хэмжээнүүдэд булганчууд өөрсдөө оролцсон. Ингэж гэмээр булганы ард иргэдийн маань одоо бас ахуй амьдрал дээшлэн орлого нэмэгдэх ийм боломжийг бид бүрдүүлэхийн төлөө чармааж ажиллаж байна. За баярлалаа. Тэгэхээр та хамгийн түрүүнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж цаг үеийн нөхцөл байдал мөн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа бодлого чиглэлээ танилцуулсанд баярлалаа. Мөн хамгийн их талархалтай байгаа зүйл бол жижиг гэлтгүй ажлуудад мөн асуусан асуулт бүрт маань ийм ажлыг манай булганыхан хийвэл ард иргэдийн маань амьдралд ингэж тос нэмэр болно гэж хэлж байгаад чинь бас Булган нутгийн иргэн хүний хувьд бол талархалтай байна. Телевиз үзэж байгаа булганчуудын маань хувьд бас энэ дээр сэтгэл хангалуун байгаа хаа гэж итгэж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн аймгийн засаг дарга Бат Зориг танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье өрөөё. За